Зохиогч Хүнхбаатарын Бэлгүн далай. Миний дурласан эмэгтэй. Төгсгөлийн 4-р бүлэг. Далайхаа ургаа их залгаад байна. За одоохоо. Байна уу? Байна. Миний харь ирэх төгч юм уу? Дөгчл байна. Яасан хийнэ? Хоол иж яана хөө. Бараг эрэхтэн ч таарах юм шиг байна да тэгвэл. За. Миний хань дахиад нэг тав гаргачих. Төгөлдрийгөө дагуулад очие. Урам зориг дүүрэн нэг өдөр дууслаа. Бүдэн өдрийн ард аль жал ядрал, сэтгэл ханамж, аль нь л дүүрэн үлдэнэ. Төгөлдрөө. Одоо болно ах энд. Хоёлаа гарыг. За, цэвэрлээд бараг дууслаа. Хоёлаа манайд очие. Ойрт хамт хоололсонгүй. За аха, та гарч бай да. Би түгжээд гарыг. Нар хэдийн хаа нэгтэрөө уусан шингэж. Үдшийн бүрэнхий дүнхийн ноёлох хаж. Энд тэндэгвэл өнгийн гэрэл ээлжээр асан гэрэлтэж. Их хотын үзмжид өнгөн нэмэнэ. Аваа түгжирч шүү те аха. Харин тийм ээ. За одоо яа гэх ямар сураагүй ш. Ингээд та надад юм хэлэх гэж байгаад хоёулаа зогсчихсан. Чи надаас яах ёстой вэ гэж асууж байсан. Ийм юм л та. Өөрийнхөө хийж чадах бүхнийг хийгээд үз. Гэхдээ мэдээж хүчилж болохгүй. Юу ч үлдэхгүй болтлон оролдоод үз. Битгий бууж өг гэдэг нь ийм л утгатай юм. Гэхдээ нэг зүйлийг үргэлж санаарай. Хайр гэдэг бол зөвхөн өөр юм болгож үлдээхтэй биш юм шүү. Хэрэгтэй бол тавьж явуулж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь бууж өгсөн гэсэн үг биш. Харин ч түүний төлөө хийж чадах хамгийн зоригтой алхам байж ч мэднэ. Юу ч хийж чадлагүй үлдвэл хожим чамд харамсалтай. Харин чадхаасаа чадахгүйгээ хүртэл үзээд орхивол эцсүүлд нь харамсахгүй байж болох юм. Хамгийн сайнаар хичээгээд авч чадаж байвал сайн хэрэг. Үнэхээр сайн. Гэхдээ чи өөр нэг хувилбартаж бас бэлтгэлтэй байх ёстой юм шүү. Амьдрал чамд хүссэн бүхнийг ч нөгнө гэж байхгүй яах юм дөө. Та залбирч байсан гэсэн биз дээ. Яагаад бурхан танд өгөөгүй юм бол? Дүү минь дээ. Залбирах ёстой. Гэхдээ биелэх хэсэг нь миний хүслээр биш. Харин түүний хүслээр болох учиртай юм. Бурхан чамд юу хүсснийг ч биш. Харин юу хэрэгтэйг ч нүгдэг гэдгийг ойлго. За ийм л байна. За ах, зогсоол болдох нөөгүй юу? 4 билүү? 5 дээр дарчих юм даа. Далайхаа. Би маргааш ажилдаа ирэхгүй байж болох уу? Өөртөө ямар боломж байгааг мэдэж чадах бүхнээ оролдоод үзмээр байна. За тэгдээ дүү минь. Гэхдээ чамаас сайн мэдээ сонсно гэд найдаж бай. Сайн уу хана? Миний ань ядарсан уу? Гайгүй дээ санаа зовлдог. Сайн уу миний хөхтөд? Алуу хаан төрий. Эхнэрийн минь энэ үнсэлт хүүхдүүдийн минь гэр дүүртэл сангинах хинээд өдрийн турш хургасан ядралыг минь надаас өргөж орхидог нь даанч сайх. Сайн ургаа хчээ. Сайн уу төгөлдөр минь. Алуу харъя да. Жаахан дурчгаа юу да. Ширэнц хоол бэлэн болчихлоо. Аваа, Батука миний товдны хөлийг салгачихсан. Хөөе. Хов зөвх тухайн аав нь чамд юу хэлсэн бэлээ?
Эзэн та нарыг уучлсны адил та нар ч бас уучил гэж Бурхны үгэнд хэлсэн байдаг. Миний хүү яагаад дүүтэйгээ хамт засчихж болохгүй гэж. Ойлголоо аваа уучлаарай. Зүгээр дээ миний хөө, зүгээр. Батука хоёул хамт талъя. Сайхан охин минь өнөөдөр юу хийсэн? Өнөөдөр би цэцэрлэгтээ амж болж тоглосон. Миний охин төгөлдөр ахтаа шүлгэн хашаад үзэлж. Ичимхий зараа хэвтэж гин тугал эдэмхий тугал ирж гин бөөрийн тэр долоож гин өөрийнх нь хэлэн өвдөж гин дайралцсан бүхэн хоол биш шүү гэж дайжгансан зараа хэлж гин. Залуу халуун наснд галз шиг шатсан дорлол аль тохиолдохыг тэргэхгүй. Гэхдээ цорын ганц жинхэнэ хайр хүний амьдралд заавал учирдаг. Амьдрал ийм нь хайна. Алаг үрсийн минь ээж болсон энэ эмэгтэй. Миний өдөр бүр шинээр дурладаг. Ахин дахин дурлсаар байгаа. Мөн ахин дахин цоо шинээр дурлсаар л байх. Миний дурлсан эмэгтэй юм шүү дээ. Төгсөв. Зөхөгчийн ирэхээр хамгаалагдсан болно. Өчүүхэн бибээр энэхүү дөрвөн хэсэг өгүүллэгийн өөрийн ирээдүйн цагийг төсөөлөн бодож өнгөрсөн түүхээ нэхэн санаж бичсэн билээ. Одоогор надад аль нь ч хараахан үгүй боловч энэ бүхэн ирээдүйн амьдрал минь байгаасаа хэмээн чин зүрхнээсээ хүснэм. Урам удаахан бичээч намайг голлгүй уншиж сонссоор байгаа та нартаа шин сэтгэлийн талархал илэрхийлье. Төгсгөл хүртэл нь уншиж сонссон хүмүүс өөрсдөд дүгнэлтээ сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Та бүхэндээ эрүүлэнх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн гэрөөй. Зохиолч Яруу найрагч Мөнхбаатарын Бэлгүн далай. Өдөр бүр ахин дахин дурлмаа